Эрдэнэс Монгол компаниг төрөөс улс төрөөс байнгын хамааралтай байх байдлыг одоо хязгаарлах үүднээс төлөөлөн удирдах зөвлөлийг бүрдүүлдэг зарчмыг бол өөрчилсөн байна. Өмнө нь төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 66% нь төрийг төлөөлж ордог. Яамдын төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар оролцож шийдвэр гаргадаг байсан болвол өнөөдрийн өөрчлөлтөөр 51% төрийн төлөөлөл, 49% нь мэрэгжсэн одоо судлаачид мэрэгжлийн бизнесийн салбарын төлөөллүүд орж хараат тус байдлаар төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүний эрхийг хэрэгжүүлэх болсноор илүү онцлогтой болж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлмээр байна. За Эрдэнэс Монгол компани энэхүү зорилтоо бүрэн хангах хоёрдугаар түвшиндөө өөрийн охин компаниуд болох одоо харьяанд байгаа Эрдэнэс 5 толгой, Монгол Орос цэвэдмэд, дархны төмөрлөгийн үйлдвэр гэх мэт одоо төрийн өмчт үйлдвэрийн газруудын үйл ажиллагаа менежментийг энэ олон улсын жишг стандартад хүргэх алхам руугаа орох юмаа гэдгийг бас та бүхэнд хэлмээр байна.